За юу яцгаана. Өнөөдөр Sword Art Online-ы part 2-оо ярьж өгнө заа юу. Манайхан лайк саба дараад хэрвээ хүсвэл энд харагдж байгаа данс руу donation нэлгэж болно шүү. Гүйлгэний утган дээр нь эрүүлмээр байгаа анима бичээд явуулчвал дараагийн удаа яриад өгчих юм билүү. Тэгээд бас янз бүр сувг нь спонсоруудад нээлттэй байгаа болохоор та нар маань бас тэнч мэддэг хүмүүстэй хийлээрэй, окей? За тэгээд хэдүүлээ бичлэрээ оръё доо. Нэг өдөр манай Кирито загасчилж байгаа хөгшөнтэй таардаг. Энэ хөгшин ч бас тоглогч хэдиж тулаан хийж үе давхаас илүү зүгээр л амар тайван амьдрахыг сонгосон нэгэн. Тэгээд Кирито хөгшөнд дагуулад гэртээ очоод хоол унд идээд сууж байтал хажууханд байдаг нууранд нэг авраг мангас байдаг гинэ. За тэрийг л бариад өгчүүл өстө сайхан болох гээд байна л гин. Манай хүнч төвний хүсэлтийг хүлээн авч маргааш нь зүгээр сүртэй гих чинь олон хүн цуглуулаа. Бараг баяр наадам хийгээд байгаа мó хайшин. Мань хөгшин ч өгөөшөө бэлдээл. Өнөөх аврах загсаа өгөөшөнд орохыг хүлээндэ. Тэгээд нэ хөдөлгөө загасч өгөөшийг өмгөж манай хөгшин дийлхэргүй болоод ирмэгцээ Кирито дөгөөд. Кирито өнөөхийг хамаг шадлаараа татчихэтэл уурган тасарчдیں۔ Гэтэл нөгөө аврах загас чинь өөрөө гараад ирсэн заяо. Гэхдээ энэ нь одоо загасч гэжтэй бараг л мангас юм уу хайшин. Гэхдээ Асуна бол энэ болгонд бэлтгэлтэй ирсэн байх бөгөөд өнөөх аврах мангасыг тэр дорн л зөвл дуусгаа ажиллаа. Энэ үед харин Киритод зурвас ирэх ба тэргүүлэгч багийн ахлагчаас яаралтай Асуна Кирито хоёрыг хурж ирэхийг тушаасан байдаг. Яагаад дуудсан бэ гэвэл шинэ боссыг ялуулахаар 25 хүний баг илгээсэн боловч эхний 10 хүн өрөөнд ормох цаалга хаагдаад 5 минутын дараа хаалга онгоох үед өрөөнд дотор 10 хүн ч байхгүй, босс ч байхгүй. Нилээн аюултай төвшний босс гэдэг нь угаасаа ойлгомжтой учраас томоохон хэмжээний баг бүрдүүлж нэг мөсөн дарж авахар шийдсэн байгаа. Мэдээж Кирито дулаанд оролцохыг зөвшөөрсөн л дөө. Гэхдээ уулзалт дууссаны дараа манай хүн Асунаг аюулгүй байлгахын тулд хоёулахнаа нэг тийшээ зүхтъя. Өөрсдийнхөө байшиндаа амар тайван амьдрий. Тоглоомноос гарахгүй байсан ч яах вэ гэж шүү. Харин Асуна бол өөр бодолтой байгаа. Яагаад гэвэл тоглоом дотор байх хугацаанд жинхэнэ биеийн эмнэлгийн орон дээр үхэл амьдралын зааг дээр ч байж магадгүй. Тийм байдалтай хэр удаан тисгээж мэдэхгүй байж яаж тоглоом дотор санаа амар байх вүлээ дэгнэ. Үгүй нэрээ Асуна бас ухааны хүн юм а те. За тэгээд тулаанд оролцох багууд цугларах үед Игил болон Клайны багийнхан ч бас ирсэн байх нь тэр. Мэдээж тэргүүлэгч багийнхан энэ тулааныг удирдах явуулах нь ойлгомжтой. Хицүү тулаан болгоч гэлээ энд байгаа хүмүүс бүгд хүчээд ажиллавал заавал ялнаа гэд боссын өрөөрөө зөрөгтэй гихч нь яваад орлоо. Гэтэл өрөөнд нь юу ч байдгүй. Тэгээд дээшээ хартал таазан дээр нь Skull Reaper гэх аимшигтай амьтаг хүлээж идэв юм да. Энийг харсан зарим тоглогчид бүр шоконд орсноосоо болоод хөдөлж чадахгүй зогсож байгаад алуулах нь тэр. Тэдэн дундаас боссын дайралтыг зогсоож байгаа хүмүүс нь манай хоёр. Тэгээд бас ахлагч. Энэ гурав боссыг саатуулж байгаа хооронд бусдын дайралт хийх зарчмаар тулаан үргэлжилсээр арай гэж л боссыг дарж авлаа. Гэвч энэ тулаанд бүхэл бүтэн 14 хүнээ алдсан бөгөөд дахиад 25 ширхэг эннээс ч хүчтэй босс хүлээж байгаа гэж бодохоор бүгд л айц давтах нь ойлгомжтой биз. Гэтэл энэ үед Кирито ахлагчийн байгаа байдлыг хараад нэг юм анзаарсан уу яасан. Гинтхэн дайраад очтол Immortal Object буюу тоглоомын устгаж болохгүй дүр өгдөө. Яг л манай юу шиг гэсэн үг. Энэ үед ахлагч өөрийнхөө үнэн төрхийг харуулах бөгөөд товчхондоо бол энэ үн чинь тоглоомын зохиогч Каяба юм бэ штэ. Бусад тоглогчдыг яаж байгааг хөндлөнгөөс харах нь уйдгартай учраас дунд нь орж зугаагаа гаргаж исэн байгаа юм да. Харин Кирито түүнийг яаж мэдсэн бэ гэхээр сүүлд нэг тулаан хийхдээ байж боломгүй хордоо хөдөлгөөн хийснээс хойш сэжгэлж эхэлсэн байгаа. Тэрнээс хойш манай хүн зөндөө удаан бодож явсны эцэст дөнгөж сая баталгаажуулж чадчих байгаа байхгүй юу? Бас дээрэс нь Каяба хамгийн сүүлчийн 100 дугаар давхрын босс нь өөрөө байх ёстой байсан ч ингээд баригдчихлаа. Мөн Киритод өгсөн 2 сэлэмний чадвар бол тоглогчид дундаас хамгийн хурдан хөдөлгөөнтэй хүнд очих ёстой шагнал нь байж. Тэгэхээр бүх зүйл ном журмынхаа дагуу явсан бол 100 дугаар давхарт Кирито болон Каяба хоёрын тулаан болох байжлээ. Гэтэл энэ үед Каяба энд байгаа бүх тоглогчдыг хөдөлгөөнгөө олгож хайснаа ганцхан Киритог л зүгээр үлдээсэн заяа. Тэгснээ Киритотой нэгэн эсрэг нэг тулаан хий. Мэдээж Каяба өгшгүй хамгаалалтаа бойлуулна. Хэрвээ өөрийг нь ялж чадвал яг одоо тоглоомыг давсан гэж үзээд бүх тоглогчдыг тоглоомоос эсэн мэд гарганаа гэхэд Кирито эндээс гарахыг хүсэж байгаа мянган тоглогчдын төлөө түүний саналыг зөвшөөрлөө. Тэгээд манай хүн чи юмыг аж мэдхүүгээд Асуна болон бусадтайгаа салах ёс гүйцэтгээл. Мөн дээрэс нь хэрвээ Кирито ялагдвал Асунаг амиа хорлохоос сэргийлж өгөхийг гуйж Каябач түүний гуйлтыг зөвшөөрдөг. Ингээд тулаан эхлэх үед Кирито яаж ч дайрсан Каяба цохилт өгч чаддгүй. Угаасаа аргагүй л дээ. 2 сэлэмний дайралтуудыг зохион бүтээсэн хүн Каяба өөрөө юм чинь. Тиймээс Кирито маш хүнд байдалд ороод бүр алуулгийн даваан дээр Асуна урдуур нь орж хамгаалаад өөрөө даай болж байгаа юм да хөрхий. Уг нь Каяба бүх тоглогчдыг хөдөлгөөнгөө болгосон ч ийм тохиолдол бас байд юм бах та гэд өөрөө хүртэл гайхаад ах юм. Асунага алдсан Киритод одоо тулдах ямар ч шалтгаан байхгүй болсон.
Тиймээс Каяба манай үнийг ч бас зүйл дуусгахаар шийдсэн бололтой. Гэтэл манай хүн яасан гэж хөөе. Яг өгтхийн даваан дээр төрхөн зуур буцаж амилснаа Каяба гайхчаа хооронд нь зөрүүлж дүрж хаяад энэ хоёр маань хамтдаа талигч болсон байдаг юм да. Ингэжл тоглоом дууссныг бүх тоглогчдод мэдэгдэж албан ёсоор Sword Art Online гэдэг тоглоом дуусж байгаа. Үүний дараа Кирито хаана гэдгээ мэдэхгүй нэг газар сэрэх ба тэнд нь асуунаач бас байж гинэ. Юун газар хүрээд ирчвдээ. Диважин ийм байд юм бах та. Ухааны юм бодоод байж тал мань Каябач бас хүрээд ирлээ. Тэгээд тоглоом дууссан тухай хэлж мөн бүх тоглогчид аль хэдийнэ тоглоомоос 9 минут гарсан гэж байна. Бас тоглоом дууссан учраас Aincrad цуглуулсан бүх мэдээлэлээ устгах байгаа юм байна шүү дээ. Ер нь бол энэ тоглоомыг дахиж тоглох боломжгүй болж байгаа гэсэн үг. Мөн Кирито Каябагаас яагаад энэ бүхнийг эхлүүлсэн? Яагаад хүний амьд хүрэх тоглоомыг зохиосон гэж асуухад Каяба хүүхэд байхасаа л жинхэнэ ертөнцийн хууль дүрм нөлөөлдөггүй өөрийн гэсэн ертөнцийг бүтээхийг хүсдэг байж. Бас тэр агаарт хөвдөг асар том цайзыг мөрөөдж ирсэн бөгөөд энийг бодит болгох нь түүний цорын ганц мөрөөдөл байсан. Тиймээс өдөр шөнөгүй шаргуу хөдөлмөрлсөний эцэст энийгээ бүтээж чадсан ч түүний мөрөөддөг жинхэнэ хөвдөг цайз хаа нэгтээ байгаа хаа гэж одоо болтол итгэж явдаг гинэ. Гэхдээ нэг тийм бөөрөнхий хариулт байгааз. За тэр ч яах вэ? Энэ хоёр маань нэгэн тал өгцөм чингээд хувь тавилантайгаа эвлэрээд бие биенийхээ тухай мэдэж амжаагүй зүйлсээ ярилцаад. Яг үүндээ бол энэ хоёр чинь жинхэнэ нэр усаа хүртэл мэдлцэж амжаагүй байсан юм байна шүү дээ. Тийм вэжэж аль хэдийнэ юу яатсан байгаа байхгүй те? Сайхан гараад. Одоо тэгтээ бүх зүйл нэгэнт болоод өнгөрсөн. Үгсэн л бол үгсэн. Хамтдаа л дуусъя да гэсэн чи хөөе. Кирито имлэгт сэрж шүү. Хамаг би энэ хорчидлоо турцсан заа юу. Бараг л яс айр султлоо туйлдсан байжж хамгийн түрүүнд асуунаг хайж болохоор явж байгаа нь. Үнэхээр л гүнд орлж дээ манай. Энэ өдрөөс хойш нэлээ хугацаа өнгөрсөн чи Кирито одоо болтол асуунаг зүүдэлсэн хэвээрээ. Гиснээс нэрээ манай Киритог 2 жил ухаангүй ах хооронд дүүн асарч байсан байгаа. Түүний нэрийг Сүгүү хаа гэдэг. Мэдээж харж байгаачлан Кендогоор хичээлдэг 15 настай body count 0. Кирито ч бас Кендогоор хичээлдэг гэж байгаа бас. Ер нь бол тоглоом дотор сэлэм сайн ашигладаг байсан нь ийм учиртай байж л дээ. Мэдээж 2 жил хэвтэрт байсан хүний би нэлээд сул дорой болсон байгаа нь харахгүй үз. Үүнээс гадна guys, манай Кирито тоглоомноос гарч ирээд айл хэдийн 2 сар өнгөрсөн ба анхс ирсэн даруйда цахим аюулгүй байдлын сайттай уулзаад Асуунагийн аль эмнэлэгт байгааг нь олж мэдсэн ч Асууна одоо болтол ухаангүй байгаа. Зөвхөн Асуунаач биш, дахиад 300 хүн яг ийм байдалтай байгаа нь Sword Art Online тоглоом одоо болтол дуусаагүй байгаа юм байна гэх маш том эргэлзээг хүмүүсийн дунд байлгасаар л байгаа. Өнгөрсөн 2 сарын хугацаанд Кирито байнга эмнэлэгтэр ирж Асуунаг эргэжсэн ба аавтай нүртэл танилуд болоод авсан. Хараад байхнаа Асуунагийн аав нь нэлээд том бизнес эрхлэгч бололтой шүү. Харин энэ нөхрийг Сүгөө гэдэг ба аавынхан дор ажилладаг залуу. Тэгээд бас Сүгөөгийн гэр бүл болон Асуунагийн гэр бүл хоорондоо эртнээс холбоотой. Бүр 2 хүүхдээ бага багт нь гэрлүүлнэ гэж тохиролцсон юм шиг байгаа. Тэгсэн чинь Сүгөө Асуунатай аль болох хурдхан хурмаа юмэрэнаа. Ухаан орохгүй байсан ч яах вэ? Залуу халуун байгаа дээр нь хурмын даашин цөмсгий гэж ишөө. Асуунагийн аав нь бол зад хоёулаа ямартайч дараа нь энэ яриагаа үргэлжлүүлээ дээ. Одоо нэг чухал хуралтай болчлоо гэд гараад явлаа. Аав энэ гарсны дараа Мен Сүгөө жинхэнэ төрхөө харуулт юм байгаа зү. Кирито Асууна хоёрыг тоглоом дотор үерхжсэнийг яаж ч юм олоод мэдсэн заяа. Тэгснээ албаар хажууд нь хурим энтер гэж ярьсан байгаа байхгүй юу? Зөвүүн гараагаас те. Бас болоог заяа. Асууна энэ нөхөрт хизээж сайн байгаагүй болохоор сэрээгүй байгаа дээр нь газ хурмаа хийгээд авчвал дараа нь хизээж салж чадахгүй гэдэг. Бас л санаа гэж сабааг болцсон гүлэг юм а. Ингээд зогсохгүй бас. Сүгөөгийн хэлснээр бол Sword Art Online-ыг бүтээсэн компани тоглоомын дараа шууд дампуурсан. За дампуурахаар барах уу бүр ор сурггүй алга болсон заяа. Гэхдээ тоглоомыг бүр мөсөн устгахаас өмнө Асуунагийн аавынх нь компани хүлээж авсан юм байна. Харин Сүгөө тоглоомын шинжилгээний албанд ажиллаж байгаа бөгөөд Асууна одоо болтол өгчээгүй амьд байгаа нь Сүгөөгийн ач гавьяа юм бохоо. Тиймээс Киритог Асунагаас хол бай. Угаасаа удахгүй энэ имлэгийн яг энэ өрөөнд хурмаа ийх болохоор яг хурмандаа бол урьж болох юм гэж хэлчихэд гараад явлаа. Кирито бүр тийрцэн хөрхий. Дүүн өрөөнд нь орж ирээд "Хүүе ахаа, та ч хөлдөж өглөө штэ. Наад халаалт малаалтаа асаад хүм үү?" гэсэн чи манай хүн бүр учир зүггүй уйлаад унлаа. Аргачихгүй үсттэй. Тэгтлээ их хайрлж исэн хүн нь одоо огт хайргүй хин нэгэнтэй хурмаа хийх гэж байгаа болохоор хэцүү байгаа нь ойлгомжтой биз. Харин Сүгүү хаа чинь ахтаа сайн ч байх шиг хөөе. Яг уу ээжийнх нь хэлснээр болоо штэ. Кирито энэ айлын төрсөн хүүхэд нь биш. Гэхдээ төрсөн эгчийнх нь хүүхэд юм байна. Гэхдээ тэгсэн ч гэсэн эгч дүүсийн хүүхдүүд штэ. Болдог бол нэрээ ахын дөө ингэж болдгоо маа гэд хэлчихсэн сайн.
Өглөө нь Киритогс эрэхтэн Игил Брогоос зурвас ирсэн бөгөөд нэгэд хартал Асунатай амар адилхан дүр өөр нэг тоглоом дотор ээж идэм да. Ямар тааж Кирито Игил дээр очиж уулзахаар болноо. Тэгээд яваад очтол Alfheim Online гэд эльфүүдийн дүрээр тоглодог бас нэг тоглоом шинээр гарчжээ. Энэ тоглоом нь өмнөхөөсөө ялгаатай нь нисж болдог болохоор илүү сонирхолтой болсон. Бас энэ тоглоомын ертөнцид авраг мод байдаг бөгөөд хэрвээ энэ зурган дээр хүн Асуна мөн бол тэр авраг модны орой дээр нь байгаа юм байна. Гэхдээ тийшээ нисж очих бараг л боломжгүй. Тоглогчдын нисэх чадварт нь хугацаа гэж бас байд юм байна л та. Тэгээ 5 тоглогч нэг нэгнээсээ зүүгдээд ээлжилж ниссээр хагаад арай гэж авраг модны хамгийн доод хэсэгт хүрч чадсан ба тэндээс дарсан зураг нь энэ. Хэдийгээр Асуна мөнгө их баталгаа байхгүй ч гэлээ Кирито энэ тоглоом руу орж өөрийн нүдээр хармаар байна гэж шүү. Урд нь арай гэж амьд гарч ирчээд яаж дахиад энэ төхөөрөмжийг толгойдоо угалж чаддаг байна те. Ингээд тоглоом руу ормогцсон нас хөөс бас тоглогчийн нэрээ бичээд дүрээ сонголоо. Явж бас л хар хувцастай дүр их таалагдсан бололтой шүү. Анхандаа манай хүн нисч чадахгүй шууд л ослын булт хийгээл эхэлж байгаа юм да. Гэхдээ хамгийн түрүүнд тоглоомноос гарч болж гин үгүй юу гэдгээ шалгана үсттэй. Азар гарах гэдэг цэс нь байж гин. Мөн дээрээс нь нэг сонин зүйл олж мэдсэн нь өмнөх тоглоомын ертөнцид байсан зарим нэг дата нь огт устдаагүй ах юм. Тэдэн дундаас UE-ийн датаг хайсан чинь ашгүй байж гин. Тэгээд гаргаад ирсэн чи хөөе манай UE comeback хийх нь тэрдээ. Бас өмнөх ой санамж нь бүрэн бүтэн байгаа болохоор Киритог шууд таньж байгаа юм чинь. Кирито яг юу болоод өмнөх дата нь одоо болтол устаагүй байгаа талаараа UE-гээс асуудал энэ тоглоомын сервер нь SAO-ийн серверийг яг хуулбарлаад хийсэн болохоор хэрэгслүүдээс бусад мэдээллүүд жишээ нь тулааны чадвар ч юм уу те тэдгээр нь яг тэр чигээрээ ороод ирсэн гэж байна. Бас UE энэ тоглоомонд чиглүүлэгч дагна гэх үүрэгтэй юм байна гэдгээ олж мэдсэн бөгөөд бараг л Tinkerbell шиг жижигхэн амтэн болчт юм да. Тэгэд Кирито маань далавчаа дөнгөж ашиглаж сураад байж итэл ойр хавьд нь өөр тоглогчид хоорондоо тулаан хийх гэж ах шиг байна. Энэ тоглоом дотор 9 төрлийн өөр дөрүүд байдаг ба мэдээж төрлөөрөө нэг баг болж явах нь ойлгомжтой. Энэ нэг хэдэн улаан юмнууд ганц охиныг юун ч олуула пойлдд юм дээ. Уг нь энэ охин нилээн үдсэн боловч яалтчгүй болон чахуулаад байж хат нь манай хүн дахиад ослын булт хийгээл хүрээд ирлээ. Гүнчото нис чаддгүй Шинко энд ямар новшоо хийж байгаа юм бэ? Гэсэн чи хөөе манай хүний хурд хүчний скиллүүд нь яг хууч нараа байгаа болохоор нөхдүүдийг өстой алмаар болд юм байгаа зү. Тэгээд үлдсэн нэг хүнээс нь за яах юм? Үзэх юм уу? Гэсэн чинь за тэр дими юм шиг байна. Би ч ингэж явъя да гэдэг. За тэгэхээр энэ охиныг Лифа гэдэг бөгөөд тоглоомд орж ирээд нэлээд удаж байгаа туршлагатай юм байна. Тиймээс манай хоёр өнөөх авраг мод руу очихын тулд Лифагаас тусламж гуйж нөгөөх нь ч зөвшөөрлөө. Бас удцсан юм гэсэндээ манай хүнд яаж нисэх тухайн мэрэгжлийн хичээл ороод Кирито ч угийн авьяастай юм болохоор доорхноо сурчлаа. Тэгээд энэ гурван маань явсаар агаад Лифагийн амьдардаг хотод хүрээд ирлээ. Түүний хэлснээр бол энэ тоглоомд байгаа бүх тоглогчид л авраг модны оройд гарахыг хүсдэг. Гэвч одоо болтол нэгч тоглогч тийшээ гарч чадаагүй байгаа нь яг л биелэгдэжгүй даалгавар мэт гэж шүү. Харин Киритогийн бодлоор бол бүх тоглогчид нэг чухал зүйлийг л мартаад ах шиг байна. Жишээ нь тоглоомд 9 төрлийн дөрүүд байгаа штэ. Магадгүй 9 төрөл бүгдээрээ нийлжээж дээшээ гарч чадах юм бэлүү? Гэсэн чинь Лифа за тэр худлаа штэ. Угаасаа өөр төрлийн дөрүүд хамтралаа гэдээ ямар ч ашиггүй. Яагаад гэвэл авраг модны орой дээр төрүүлж очисон нэг л дүр шагналтай шүү гэсэн юм байна. Яг уу хичээгээ дэвэл хэдэн жилийн дараа гэхэд дээшээ гарч магадгүй юм. Гэсэн чинь Кирито тэгж удаан хүлээж чадахгүй. Яаралтай тийшээ очих хэрэгтэй байна. Ямар ч аргаар хамаагүйгээд яг явах гэжэтэл Лифа за би тослъя. Өдөр 3 цагт ороод ирээрэй мэдв. Би одоо гарлаа. Гэт тоглоомноос гарсан чинь Лифа яг үнэндээ Киритогийн дүү эд юм да. Гэхдээ тоглоом дотор таарсан хүнээ ахыгаа гэж мэдэхгүй байгаа. Ягаад гэвэл Кирито гэдэг чинь манай залуугийн никнейм баггүй юу? Жинхэнэ нэр нь бол Киригая Казуто. За тэр ч яах вэ? Энэ үед авраг модон дээр үнэхээр л манай Асуна хоригдсон байх бөгөөд түүнийг хорсон хүн нь мэдээж нөгөө сүгөө. Энэ гүлэг бүр даварцсан заяо. Өөрийгөө энэ тоглоомын хаа маан гэсэн. Тэгснээ Асунаг өөрийнхөө хатан болгон чигж ах шиг. Дураараа мо юу юм а те? Гэхдээ мань нөхөр чинь энэ тоглоомыг зүгээр ч нэг судлаагүй заяо. Энд байгаа тоглогчдын зарим дээр нь хууль бус туршилт хийж байгаа юм байна. Тэр нь юу гэвэл хүний тархинд хүчээр мэдээлэл оруулж сэтгэл хөдлөлийн удирдах боломжтой гэдгийг батлахын тулд аль хэдийн 300 гаруй тоглогчдыг туршилтын туулаа олгоцсон гэж байгаа. Тэгээд энэ туршилт нь амжилттай болвол Америкийн нэг компанид туршилтын үр дүнгээ зараад мөнгө хийх зорилготой байгаа байхгүй юу? Мэдээж Асунагийн аав нь энэ хууль бус туршилтын талаар юу ч мэдэхгүй байгаа. Мэдх юм бол мэдээж шууд таслан зогсоох л баг. Гэхдээ Асуна эндээс гарахаас нааш аавдаа хэлж чадахгүй болохоор одоо яалтай билээ дээ.
Энэ үед манай Кирито Лифатай хамт авраг мод руу явах гэж байтал Лифагийн багийн ахлагч нь эсэргүүцээл. Ер нь бол тоглоомын дөрүүд нь ижил төрлийнхэнтэйгээ хамтрах ёстой байт юм байна л да. Хэрвээ өөр төрлүүдтэй нийлж явбал бараг л уруугч гэж үзэх юм уу да янз нь. Тэгээд бас төрөл бүрт өөрсдийн гэсэн бүс нутаг байдаг бөгөөд нутагтаа нэвтэрч орсон гадныханд тийм ч таатай ханддаггүй юм байна. Товчхондоо Лифа эрсдэл гарган байж Кирито туслахаар болсон гэсэн үг. Мөн Лифад нэг хамтрагч байдаг. Ер нь бол бодит амьдрал дээр ч бас найзууд л та. Гэхдээ Лифад жоохон сайн гэх юм уу? Даанч Лифа энийг тоохгүй Киритогийн араас гүгээд байгаа. Ингээд манай гурав авраг мод руу очих урт аяллаа эхлүүлсэн бол нөгөө талд Сүгөө дахиад асуунаа дээр хүрээд ирсэн. Сонноос нэрэ Кирито гэдэг лөө. За үз, жинхэнэ нэр нь Киригая Казуто баха. Тэр нөхөр чинь чамаг ирэхээр имлэг дээр ирсэн байхаар нь би удахгүй асууна бид хоёрын хорин болно гэд хэлсэн чинь ямар царай гаргасан гэж санана. Гэхдээ би нэг юмыг бадтай хэлчихье. Тэр хүүхдэд дахиж тоглоомын төхөөрөмжийг толгойдоо өглөх зориг байхгүй шүү. Яг уу өөрсдийнхөө хормондоо урьж болох юм те гэж баахан дэмий донгосж жагаад гараад явлаа. Харин түүний гарахт нь асууна хаалганых нь нууц кодыг толинд ойлгоод харж амжсан байдгийг. Харин манай гурав нэг газар амарч аваад буцаад хөдлөх гэсэн чинь Кирито бид нарыг хүмүүс ажиглаад байгаа юм шиг санагтаад байгаа юм. Юу вэ? Ойр хавьд өөр тоглогч байна уу? Гэсэн чинь байхгүй байна л гин. Гэхдээ Лифагийн хэлснээр бол энэ тоглоомонд мөшгөх шийдгэж байдаг бөгөөд ямар нэг жижиг амьтдыг ашиглаж хүссэн тоглогчтой мөшгөж болд юм байна. Хэдийгээр ардаасаа мөшгүүлж яж магадгүй байна гэдгийг мэдсэн ч манай гурав цааш замдаа гарлаа. Тэгсэн чинь нэг биш бүр нэлээд хэдэн нөхдүүд манайхныг мөрдөж мөшгөж явж байхын тэртээ. Харин манай гурав цааш явсаар нэг агуу түрээд ирлээ. Гэтэл Лифагийн найзаас зурус ирэх ба болгоомжтой байгаарай л гин. Юу яриад байгаа юм болоо гэсэн чинь юу вэ? Нааша 12 тоглогчид ирж явна гиндэ. Тиймээс Лифа өөрийнхөө нуугдах шидээг ашигласан боловч дайснуудын мөшгөгч сарсан багвахаа нэлээд өндөр төвшний хүчраас иймэрхүү нуугдах арга нөлөөлөхгүй гэд ямар тааж сарсан багвахааг нь устгаж хайчаад цаашаа зүхтаж явтал дайснууд манайхны урд нэлээд том хан осгочдیں۔ Тэгэхээр нөхдүүдийн дунд нэлээд чадварлаг шиддэнгүүч бас байгаа юм шиг байна. Ингээд манайхан тулалтахаас өөр аргагүй болвоо хөрхий. Кирито бол Лифаг ард үлдээд эмчилгээний шидэ хэрэглээрээ би ганцаараа тулалтнаа л гин. Тулаа мэдээж амархан биш л те. Дайснууд чинь хамгаалтынхан шидтнүүд гэд бүхэл бүтэн нэг салаа цэргүүд явж байгаа юм байна. Тиймээс тулаа энэ янзаараа бол ер нь ялагдах нь ойлгомжтой болоод ирэх үед юуи гарч ирээд Киритог хамгаалаад жоохон цаг хожоод өгөөч гэж шүү. Тэгсэн чи харин Кирито энэ хугацааг ашиглаад дайснуудаа хийм харуулдаг шидийн шившлэг хэрэглээд өөрийгөө аврах том аратан болсон мэт хий дүр зураг дайснуудаа харуулж гайхаж хооронд нь бүгдийн нэг нэгээр нь цавчиж хайсаар агаад хамгийн сүүлд нэгийг амьд үлдээдэг. Тэгээд яг хэн ийм тушаал өгж явуулсан хилээдэх гэсэн чи харин хэлэхгүй зүгээр алуулаа л гэдэг. Тэгсэн чи харин Кирито за өгшөө. Мандаа хэлчүүл манчин чамд саяны тулаанаас унгаасан айтмуудаа бүгдийг өгнө шүү гэсэн чи. За тэгвэл болж гин гэдэг. Хөөхи эвтэйхөө очроо олчих шиг боллоо. Тэгэхээр манай хэдийг ангуучлах тушаалыг нэлээд том албан тушаалтай тоглогч өгсөн бололтой. Энэ нөхөр бол хамгийн бага цолтой зэрэг учраас яг хэн өгснийг нь бол мэдэхгүй гинэ. Тэгээд манай хэд цааш явсаар дараагийн хотод ирээд байж өтөл Лифа тулааны өмнө зурус ицсэн найзтайгаа холбогдох гэтэл тоглоомноос гараа авчиж. Тиймээс гяс гараад найзтайгаа уцаар ярьчаад ирээ гэж хэлээд гараад найз руугаа залхтал ёстой баларсан гиндэ. Яаж ч өгсөн чинь эдний төрлөөс нэг тоглогч нь урагч байжээ гэдгийг ардаас нь мөшгсөөр байгаад олоод мэдчих. Даанч салгалсан юм чинь чимээ гаргаад баригдсан байгаа юм байна. Тийм болохоор Лифад ч бас анхааруулж хэлхийн тулд тоглоомноос гарангуутаа утсаар баахан залгасан байж л дээ. Мэдээж Лифа өөрийн төрөл нэгтнүүдэд хамгаалахын тулд зайлшгүй явах шаардлагатай болсон. Харин Кирито түн тусалж асуудлыг шийдэж өгчөөд дараа нь авраг мод руугаа явнаа л гин. Ер нь бол одоо очих газар нь хоёр өөр төрөлтний удирдагчдад уулзалт хийх гэж байгаа бөгөөд тийш нь хөндлөнгийн нөхдүүд дайрч бүгдийг нь устгах гэж байна гэх мэдээлэл авсан байгаа. Энэ мэдээлэл нь ч үнэн байх ба яалтчгүй л уулзалтын дундуур нөхдүүд дайралт хийх гэж байхад нь Кирито яг амжаад буугаад ирлээ. Тэгээд энэ нөхдүүдийг яг одоо буцахгүй бол бусад төрлүүд хоорондоо нэгдэж та нарыг няц дарыг шүү гэж анхааруулсан боловч энэ үгэнд нь итгэх шинжаалгаа. Тиймээс эднэрийн удирдагч нь Киритог үнэхээр л тийм лаг юм бол нэгийн эсрэг нэг тулаан хийж өөрийгөө батал гэж шүү. Бусад хүмүүсийн яриагаар бол энэ нөхөр чинь бүх тоглогчдоос хамгийн чадварлаг тулаанч гинэ. Бас ашигладаг сэлмэн маш хүчтэй бөгөөд дайсныхаа сэлмийг нэвт гардаг шидтэй ч байх шиггүй. Энэ янзаараа эвгүүтэх гээдсэн болохоор Кирито хар утаагаар анхаарлын сарниулж агаад Лифагийн сэлмийг төр зээлэдхий гэд аваад өвчтээ.
Гартаа 2 сэлэм атгсан үедээ Кирито дийлдэхгүй болдсон штэ. Нөгөө хамгийн шилдэг мэлдэг гэдсэн нөхрийг зүгээрээ цэргүүд их нь өмнө зөөл дуусгаа ичлөө. Гэхдээ энэ тоглоомч нь Sword Art Online-ыг бодвол бас үгсэн тоглогч буцаад амилж болно шүү дээ. Тэгээд ялагдсан нөхөр Киритогийн чадварыг биширч мөн дээрээс нь бусад төрлүүдтэй дайн эхлүүлэх хүсэлгүй байгаа болохоор ингээд ухархаар болдог. За ямартайч Кирито маань бас нэг том гавьяа байгуулад ахлаа. Ер нь бол энэ хоёр төрлийнхэн энд хурал хийсэн шалтгаан нь авраг мод руу дайрч орох тухай байж л тээ. Тиймээс үнэхээр л Киритогийн ачийг хариулмаар байвал тэр төлөвлөгөөндөө нэгдэхийг зөвшөөрөөч гэхэд ямар ч асуудалгүй. Цэрэг зэвсгээ бэлдээд бэлэн болохоор холбогдё гэд яваад өглөө. Харин нөгөө талд Асуна маань хоригдж байгаа торныхоо нууц кодыг харсан болохоор тохиромжтой цагийг хүлээж агаад ямартайч гараад ирлээ шүү. Гэхдээ энэ тоглоомын ертөнцийн талаар ямар ч туршлагагүй байгаа Асуна маань одоо яад юм бол доо хөрхий. Хаашаа явхаач мэдэхгүй төөрч явахдаа манай хүн авраг модны дотоод бүдүүвч зургийг олоод тэгсэн чинь тэр дунд нь туршилтын өрөө гэсэн нэг хэсэг байхан дэрдээ. Тийшээ нь яваад ортол баахан тоглогчдын тархинд хүчээр мэдээлэл оруулах туршилтаа яг энд хийдэг болж таарч байгаа. Гэтэл энэ үед гаднаас гачин хоёр юм орж ирээл. Бодвол эндхийн ажилчид нь юм шиг байгаа. Харин Асуна эднээс нуугдж агаад арай гэж нэг системийн удирдлагыг олоод тоглоомноос яг гарах гэсэн чинь саяны хоёр шижгийн юм хурч ирээд манай үнийг бариад авчлаа. Тэгснээ боссдоо мэдэгдээд Асунаг буцааж торонд нь хийгээд кодын солиод 24 цаг ажиглажээ гэх тушаал авлаа. Гэхдээ Асуна бас сэргэлэн заяа. Эндээс ямартайч нэг юм хусаал авчиж байгаа байхгүй юу? Харин нөгөө талд Кирито дүүтэйгээ хамт Асунаг ирэхээр ирсэн байх ба дүүн энэ хоёрын дунд ямар нэг гүн холбоо байгааг хараад сэтгэл санаа гэж авах юмгүй болсон хөрхий. Тиймээс сэтгэл санаагаа дээрдүүлэхийн тулд тоглоом дотор шинэхэн танилцсан Киритотойгоо уулзах гадаа хамтдаа авраг мод руу явах аяллаа үргэлжлүүлэхээр болноо. Ер нь бол энэ хэд маань авраг модныхоо бараг л хажууханд нь хүрээд ирсэн байгаа. Нүднийх нь өмнө ийм ойрхон байсараа тэл авирч болохгүй, нисээд очиж бас болохгүй. Ер нь яг яаж иж очих хэвтэй юм бөө мэд. Тэгээд дахиад жоохон дөхөөд очийгээд алхаж явтал юу тэр дээр ээж байна. Энэ тоглогчийн ID яалтчгүй ээж их байна гэж ишөө. Энийг сонссон Кирито шууд л дээшээ нисээд явна үсттэй. Даанч авраг мод руу ойртох боломжгүй бүр хаалт тавьсан байх юм. Энэ үед дээр байгаа Асунад гинтхэн Юигийн хоолоо сонсогдоод гайхах баярлах давхцаад бүр бошуухан шиг л очмоор авч даанч чадахгүй юм да. Тэгээд Асуна нэг аргуулсан нь өнөөх туршилтын өрөөнөөс туусан карта доошоо унгааж Киритод өгчлөө. Энэ карт нь системийн удирдлага руу нэвтэрдэг түлхүүр маягийн юм гинэ. Гэхдээ удирдлагын хэсэг нь харуул хамгаалт чанга ер нь хүн нэвтэрч орох боломжгүй гэсэн боловч Кирито заавал очноо л гин. Мэдээж эрсдэлтэй болохоор одооноос эхлээд Кирито Лифаг аюулд оруулахгүй гэсэндээ Юитэй хоёулахнаа явахаар болдог. Тэгээд нөгөө хэлсэн газар нь яваад очтол орохдоо итгэлтэй байна уу? Энтергээд сүртэй л огтж авд юм байна. Ер нь бол энэ тоглоомны хамгийн том сорилт нь энэ хаалга юм бахөө. Манай хүнч тааралцсан болгоноо цавчиж хаяхад бэлэн байгаа штэ. Аргагүй л хайртай хүн нүдэнд нь харагдаад ирэхээр уулмал хүч тэнхээ ордог байх л та. Даанч эндхийн хамгаалагчид бүр дэндүү олуулаа юм аа. Холоос ойроос гэд завсар зай өгөхгүй дайрсаар хагаад хөөхий Киритогийн амин дуусваа. Одоо дахиад амилах хүртэл 10 минут. Гэхдээ амиллаа гэд дахиад л өгчөж магадгүй штэ. Тэгсэн чинь Лифа гинэт гаднаас орж ирээд ухаан мэдрэлгүй нисж очоод Киритогийн сүнсийг аваад хичнээн шаргацсан байлаач гүрэлсээр байгаад арай гэж гарч ирсэн байдаг юм. Тэгээд Киритог дөнгөж амьлуулсан чинь манай хүн буцаад орноо л гин. Харин Лифа Киритог бити ороо гойж гэдэг бараг л сэтгэлээ илчлээд байгаа байхгүй юу? Гэтэл манай хүн чинь хурдхан шиг Асуна дээр очихгүй бол болохгүй гэд хэлсэн чинь Лифа ахыгаа байна гэд мэдчихлгүй яах вэ? Арай гэж ахаасаа өөр хүн сайн боллоо гэж бодсон чинь тэр нь ч бас ах нь байхаар ч одоо ямар л ойлог байх вэ? Ингээд хин хинэн тоглоомноосоо гараад Кирито дүүгийнхээ өрөөнд очоод ахыгаа уучлаарай. Ах нь уг нь дахиж ийм тоглоом руу орохгүй гэж бодсон юм аа. Гэхдээ яалтчгүй орох хэрэгтэй байсан бохгүй юу? Гэт бүр юу ч ойлгоогүй явж штэ энэ хүн. Харин Сүгүү хаавал нэгэнт л ийм болсных хэлий гэснээр бүгдийг хэлээд эхлэв. Хайртай дуртай энтергээд те. Тэгтэл угаасаа байх боломжгүй харилцаа гэдгийг л энэ хүүхэд ойлгочихсон байлээ. Кирито яг юу хэлэхээ мэдэхгүй яаж аргадах учраа олохгүй байжснаа тоглоом руу ороод ирээрээ хүлээж гिचэд яваад өгөх юм. Тэгээд нэх удалгүй Сүгүүха тоглоом руугаа яваад орсон чинь нөгөө найз нь хурч ирээд юу болцсон яатсан гэд амар заяа үзүүлдэгвэ. Тэгэхээр нь шаал тоохгүй хаяад явах гэсэн чинь битгий гониглаарэ хүчтэй байгаарэ гэжсэн хайртай дуртай болоо явчлаа шүү. Манай Сүгүүха биш одоо тоглоом руу ороод ирсэн юм чинь Лифа штэ.
Бүр мэл гайхц. Тэгтэл хөөрхий залууг сэтгэлээ илчлэх зоригтой байгааг нь бас үнэлээд ах шиг. Тэгээд Лифа овоо гайгүй тайвширч аваад Кирито дээр очингуудаа тул дийлгэн. Урд нь Кендогоор үзээд Кирито ялагдсан штэ. Харин энэ удаа бол жинхнээсээ үзэн шүү гинэ. Тэгтээ тулаан гээд ах юм баг болсонгүй дээ. Хоёр дэлжсэн юм чинь ямар тайж ингээд уучраа олоод ах トゥ хിവэрэ байхаар болж ах шиг байна. Үүний дараа манай хоёр Лифагийн найз дээр ирээд гуруула хамтдаа энэ модны орой дээр заавал гарнаа. Чадах чинээгээрээ хичээцгээе гэд өнөөх хаалга руу дахин нэг удаа орлоо. Гэтэл энэ удаа гуруула орж ирсэн болоод ч тэрүү хамгаалагчид өмнөхөөсөө ч их болцсон байдیں۔ Яаж ч оролцсон бэ? Энэ их хамгаалагчдын голоор нисч гарна гэдэг угаасаа худлаа боллоо. Гэтэл Лифагийн найз нь өөрийгөө дэлбэлэг шид ашиглаад хамгаалагчдын голоор нисч гарах зай гаргаж өгөөд хайртай охиныхоо өмнө гавьяа байгуулсан байдгийн. Даанч Кирито боломжийг ашиглаж чадалгүй дахиад фейлдэхэндээ гэдэж итэл гаднаас нөгөө Киритогийн туцалдаг хоёр овгийн удирдагч байна штэ. Тэр хоёр чинь баахан цэргүүдэд дагуулад ороод ирлээ шүү. Аягны хариу өдөртөө гэж эндэ. За одоо л дайрч ордох юм бол өөр хизээ орох вэ тийм үстэй. Лифа Киритод өөрийнхөө сэлмийг өгч манай үнч улаан галзуу юм дайрсаар агаад зорьсон газраа арай гэж иртэл ор хаалгын бүр системээс нь түгжээ хийцэн байдیں۔ Ер нь бол анхнаасаа л тоглогчид энэ хаалгаар орох боломжгүй байсан байна. Гэхдээ манай хоёрт нөгөө карт байгаа штэ. Юуи энэ картыг ашиглаад системд өөрчлөлт оруулж ямартай ч орох хаалгыг онгойлгож чадлаа. Тэгэд манай хоёр дээшээ гарсан даруйда чигээрээ явсаар байгаад орой нар жаргахын алдад арай гэж асуунаа дээр ирсэн байдаг. За ямартай ч Кирито зорьсондоо хүрээд асуунаагаа аваарахаар ирж чадсан. Гэхдээ юуи хүртэл асуунаг тоглоомноос гаргаж чадахгүй. Заавал админийнх нь ашигладаг удирдлага байжээж гарахын гинэ. Энэ үед гинтхэн газрын татах хүч бүр хөдөлгөхийн аргагүй болтол нэмэгдээл. Дээрээс нь юуи хүртэл алга болчихвоо. Юу болоод ийн гэсэн чинь гай газар дороос гэдэг шиг өнөөх сүгөө хүрээд иржээ. Энэ нөхөр чинь өөрийгөө энэ тоглоом доторх бурхан гэж нэрлэдэг байгаа штэ. Угаасаа серверээ админ болохоор хүссэн бүхнээ хийж чадна л та. Сайн дайч биш мань нэр SEO-гоос зулгааж үлдсэн 300 тоглогч дээр туршилт хийхин тулд энэ тоглоомыг бүтээсэн юм байна. Харин тэр туршилтын үр дүнд хүний тархинаас хүссэн мэдээлэлээ гаргаж авах ажил нь бараг 80% болоод ирсэн байгаа. Хууль бус туршилт хийхэд бүр хамгийн тохиромжтой газараа олцсон байгаа үсттэй. Цагдаа нар хүртэл яаж ч мөрдлөг хийгээд олж илрүүлж чадахгүй шүү дээ. За тэр цагдаа нар ч яах вэ? Мань сүгөө үчин бас тэгж яагаад гаж донтой гэж байгаа. Асуунаг хүлж агаад Киритогийн тамлахын гинэ. Ядж яхад энэ тоглоомонд өвдөлт мэдрүүлэх тохиргоо байдаг заа юу. Энийг ихсгэж багасгаж болдог бөгөөд тулгаад хайчих юм бол бүр тоглогчийн жинхэнэ биед хүртэл өвдөлт мэдрүүлэх боломжтой. Энэ бүр их даварч байна те. Одоо бүр Киритогийн нүдэн дээр асуунагийн ховц сунрыг урж тастаад тэгээ зогсохгүй заа юу. Энд их ажиллаад уусгачаад жинхэнэ биедээ чинь очно гинэ. Яах гэж байгаа нь ойлгомжтой шүү дээ те. Ийм нөхцөл та нар Киритогийн оронд байсан бол ер нь яах байсан бэ? Мэдээж алаа хийчмаар санагдана үсттэй. Энэ үед Киритогийн толгойд SEO-ийн зохиогч Каябагийн хоолой сонсогдох бөгөөд чи ийм арчаагүй байсан мөлөө. Намайг ялж тоглоомыг давж чадсан хүн иймхэн байсан гэж юу? Гэд нэг өдөөх маягтай юм ярьчаад яваад өглөө. Үүний дараа манай Кирито яаж ч босоод ирдээ. Тэгснээ сервер рүү Каябагийн ID-гаар нэвтэрч ороод хамгийн түрүүнд Сугоугийн ID-г админаас буулгаад бүр юу ч хийж чадхааргүй болгоо ичт юм да. За юу болоод байгаа вэ гэхээр штэ. Энэ тоглоомыг Sword Art Online-ы хуулбар гэдээ ойлгочиход болно. Тиймээс Каябагийн ID одоо болтол хүчнтэй бөгөөд цорын ганц жинхэнэ админ хിവэрэ гэсэн үг. Гэхдээ Каяба бол аль хэдийн өгцсөн байх хөрхий. Ингээд серверийн хамгийн том босс болсон Кирито Сугоугийн өвдөлт мэдрэх тохиргоог эцэст нь толгож агаад жинхэнэ тамлтын богоцтой. Төрүүнөөс хойш зөндөө дайлжганаад байсан нөхөр ганц хацраа зүсүүлчихэд бүр үхлээ. Тэгэхээр н дээрээс нэмээд гарын, биеийн гэдэг. Харин ч нэг хариугаа авах нь тэрдээ. Ингэжл Кирито маань амлсан ёсороо асуунаг тоглоомоос гаргаж чадсан байдаг юм да. Үүний дараа Кирито Каябатай Каябач гэжтэй түүний үлдээсэн санах гэх юм уу та. Хэсэг ярилцах ба манай Киритод Sword Art Online тоглоомын жижигхэн хэсгийг өгөөд наадах чинь энэ тоглоомыг дахин бүтээн байгуулах үндэс суурь байгаамаа. Наадхаа ашиглана уу, устгана уу чи өөрөө л мэдтээ гэж хэлээд яваад өглөө. Кириточ тоглоомноосоо бушуухан шиг л гарч ирээд асуунаатай уулзахаар дугуйган унаа аль давхиж өгнө. Тэгээд явсаар хагаад эмнэлгийн гадаа хурч ирээд яг орохгүй явж исэн чинь мэн Сугоу Киритог отоод хутгатай хүлээж идэм да. Төрүүхэн тоглоом дотор авсан шарх нь бүр жинхэнэ биед нь хүртэл нөлөөлцсөн. Тэрэндээ л их ус сансан бололтой.
Даанч буруу хүнийхээ өдөөс утга барьж дайрсан болохоор зөрүүлээд чангаа өртөх нь ойлгомжтой. Кириточ бүр шийдсэн заяо. Мөг гөлгийг тэр чигтэн цааш нь харуулаа хичээл та гэсэн байртай. Бодож болсон байдгийг. Угаасаа дэмий л дээ. Миний буруу зүгээр асуунаа дээрээ л хурдхан шиг очсон дээрх. Сонноос нэрэ энэ хоёр маань амьдрал дээр анх удаа л бие биентэйгээ нүүр тулж уулзж байгаа юм байна шүү дээ. Тэгсэн мөртлөө л аль хэдийнэ үерхэд эхэлсэн. Нөгөө чатаар танилцаад үерхцэн гэдэг шиг юм болоод байна уу юу? Энэ явдлаас хойш нэлээд хэдэн сар өнгөрлөө. Манай хоёр ч хэдийнэ хэвийн амьдралдаа ороод эхэлсэн. SAO дотор 2 жил гацсан сурагчдад зориулсан тусгай сургуульд суралцж байгаа бөгөөд Киритог бүгдээрээ таниад эхэлсэн гэж шүү. Үүнээс гадна Сүгов баривчлагдаад хэрэгээ хүлээсэн гэж байгаа. Даанч нөгөө хууль бус судалгааны хохирогч болсон 300 хүнд тэр тухай ямар ч ой санамж байхгүй болохоор нотлох баримт овсон. Гэсэн хэдий ч Sword Art Online болон Alfheim Online гэх мэт шинэ үеийн тоглоомуудын хувьд нэлээд хүн цогцолтонд орсон бөгөөд цаашид үйл ажиллагаа явуулах хэсэг нь эргэлзээтэй байгааг нь. Тэгвэл Киритод Каябагийн өгсөн тоглоомын үр үндэс байгаа штэ. Манай хүн тэрийг яах юм бол? За тэрийг түр хойш нь тавиад өнөөдөр SAO дотор 2 жил байсан тоглогчид уулзалт хийж тоглоомыг давж гарсан баяраа тэмдэглэхээр болсон гэж байгаа. Харин Кирито өнөөх Каябагийн өгсөн үр үндэсийг эгээлд өгөөд интернетэд байршуулсан байгаа. Үр дүнд нь юу болсон гэж хэдэн 100 мянган сервер тэр үрнээс салаалж хүссэн болгоно нь тэндээс санаа авч өөрсдийнхөө дурын хиймэл ертөнцөө бүтээх боломжтой болсон. Манайхан ч бас яаж зүгээр авах уу Alfheim Online тоглоомын ертөнц дотор Sword Art Online-ы 100 давхар хөвдөг цайзыг оруулаад ирсэн заяа. Урд нь 75 дугаар давхар хүртэл явж исэн болохоор одоо 100 дугаар давхар хүртэл явж жинхнээсээ тоглоомыг давнаа гэж хэлснээр эхний сизон дуусч байгаа юм даа гэж. За манайхан яаж ийн? Өөдөг үсттэй. Мэдээж дараагийн парт гэж байгаа санаа зовлтгүй заяа. Бас дээрээс нь намайг бити янз бүр ахаа гэж тоодаа те. Наадах ч юм уу амар инээдтэй сонсогдож илээ. Ядж яхад би өөртөө нэг сүртэй никнейм бодж олоог болохоор зүгээр л дөлгөөнөө гэд жинхэнэ нэрээр манд дуудчихгүй юу. Тэр нь бараг шолоохон баг. Тэгэд манайхан парт 3 гэж комент өчээд лайк саба дараарай заяа. Тэгээд дараагийн бичлэг хизээ орно. Тэр болтол түр баяртай.